Хүнсүдэ аж ахуйн яамнаас өрхийн тариаланг дэмжиж аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаагийн хүрээнд салбарын сайд газар тариалан эрхэлж байгаа иргэдтэй уулзлаа. Тэрээр Монголын тэрэгэнцэртэй иргэдэг дэмжих төмөр сан төрийн бас байгууллагын ногооны талбайтай танилцаж 1.5 га талбайд тариалах төл сонгон, шар манжин, хүрэн манжин зэрэг нарийн ногооны үрийг бордооны хамт өгсөн юм а. Тус төрийн бас байгууллагын тэргүүн төмөр салбарын сайдтай 3 хоногийн өмнө Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан ээлжид хуралдаан дээр уулзаж ногоо тариалалтанд хэрэгцээд үрээр туслаж дэмжихийг хүссний дагуу энэхүү тусламжийг үзүүлж байгаамаа. Урд нь сайд дарга нартай уулзах цаг авахд хүндрэлтэй байсан бол Бурмаа сайдад хүргүүлсэн хүсэл ажлын 3 хоногт шийдэгдэж байгаад тэрэгэнцэртэй иргэд ихэд талархаж байлаа. Өнгөрсөн онд бол нэг орууц таархан авч өрөөний үсч чадаагүй учраас их хүндрэлтэйсэн. Тийм учраас тэр асуудлаараа сайд данцж харин хурдан шуурхай арга хэмжээ авч биднээс энэ жил одоо энэ үрийн гачлагаас гаргаж өгчлөө одоо их баяртай байна. Биднээс энэ жил одоо нэлээд сайн урах заавна гэдэгт итгэлтэй байна. Төмс үндэсний ногоогоор дотоодынхаа хэрэгцээг хангах асуудал дээр онцгой анхаарч ажилласны үр дүнд бас төмсөө 100% дотооддоо хангадаг боллоо. За тэр байтугай гадагшаа экспортлох боломжтой болж байгаа. Монголын тэрэгэнцэртэй иргэдэг дэмжих төмөр сан төрийн бас байгууллага нь Сонгон хайрхан дүүргийн 22 дугаар хороонд 3 га газар төмс хүнсний ногоо тариалдаг ба энэ жил 60 иргэнийг ажлын байраар хангаж тус ногооны талбайд ажиллуулах юм а. Энэ онд улсын хэмжээнд 322.96 га талбайд бүр тариа үнээс 13.4 гад төмс 7.1 гад хүнсний ногоо тариалах зорилт тавьсан. Энэ ажилд зөвхөн албан байгууллага гэлтгүй хүнсний ногоо тариалах хүсэлтэд иргэдэн оролцоо чухал гэдгийг салбарын сайд онцлсон. Та бүгд чиг бас яг ингээ боддоор нь за энэ нэг ингээ ингээл үнэхээр одоо яг чухал үе дээр ийм юм чинь бол үнэхээр бидний хомос байдгийг. Тэгээ энэ дээр бол үнэхээр баярлж байна. Бид нар одоо өөрснийхөө нэр төрөл маань ингээд олшин эдгээр зөндөө олон төрлийн сайхан юм тарих ингээд ихлэн ингээд бүрэн тавигдаад өчөж байгаа учраас бид сайн ажиллахад үлдэж байна одоо. Төмс хүнсний ногоо тариалаа зогсохгүй бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, иргэдийн гарт эрүүл хөлсөнд ургасан Монгол ногоог хүргэх гээд бас нэг чухал асуудал. Үүний дагуу тариалан эрхлэлтийг дэмжих сан харьяа яамны удирдлагууд хүнсний ногооны зойр, бүтээгдэхүүн тээвэрлэхэд дөхөн болгох зам харилцаа зэрэг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чухал арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа. Эрүүл Монгол хөрсөнд ургасан төмс хүнсний ногооны хажуугаар импортын ногоо ихээр борлуулагддаг. Энэ нь дотоодын төмсний хэрэгцээг бүрэн хангах боломжтой хүнсний ногоо тариаланчдад хүндрэл учруулдаг учраас төрөөс төмс хүнсний ногооны импортын гайлын албан татварыг 20% болгож нэмэгдүүлсэн. Мөн бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгох бүртгэлжүүлэх журмыг энэ оноос хэрэгжүүлж эхлэв байна. Хүрэн манжингаа та бүхэн тариалахдаа мөр хооронд нь 20 см-ийн зайтай. За үрийг хооронд нь нэг 10-15 см-ийн зайтай. Нэгээс 2 см-ийн гүнд суулгаж тариалын шүү. За төл сонгоныг тариалахдаа та бүхэн төлийг нь битгий гүн суулгаарай. Энэ толгоон дийлээ гарч явах хэрэгтэй миний. Тэгээд энэ гүйхэн тарьдаг. Тэг хөрсөө сайхан болсуулаад ингээ гүйхэн ингээ тарина шүү. Тэг хөрсөө ингээ ойрхон услалгааны явцдаа хит их услах юм бол сүүлдээ сонг нь өөрөө өтөх гээд байдаг. Тийм учраас услагын сайн тааруулах хэрэгтэй. Дээрх ажлын үр дүнд улсын хэмжээнд төмс хүнсний ногоо тариалж байгаа 63 мянган гаруй өрх аж ахуйн нэгж ногоочин бүр хувийн тамга тэмдэг бүртгэлийн кодтой болж иргэдийн гар дээр очиж байгаа хүнсний ногоог аль нутгийн хэн гэдэг тариаланч тарьж ургуулсан ногооны гарал үүрсэн нь хаанаас гэдэг нь тодорхойлох юм а. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төр засгаас тусламж хараад суух биш боломжиндоо тааруулж ажилчдын амрах газар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цуслан зэргийг байгуулахаар төлөвлөж байгаа мэнэ. Газрын асуудлыг шийдсэн зураг төслөөч гаргасан. Харин одоо багахан хэмжээний санхүүгийн асуудлаа шийдчихвэл ажлаа эхлэхэд бэлэн болжээ. Энэ төсвөр материалаар хөөх юм хийчих юм байхгүй. Одоо хуучин бол энэ тэмдгийн амрах цовлон газар чинь нэг ийм л мууран байсан ч гэдэг байсан зав дээр тийм ээ. Тийм тусдангийн эднес чинь бол энэ бас тийм жижигдээ орохгүй 3.5 4.5-ийн харьцаатай юу чинь нэг өндөө 2 ор байгаад байхад яг ийм юугаар байхгүй. Тэгээд энэ бүх зураг хэмжээ скицэн ингээд гаргасан. Сайдын дараагийн ажлын хэсэг бол фермерийн аж ахуй эрхэлж байгаа иргэдтэй хийсэн уулзалт байлаа. Төв аймгийн Батсумбар сум нийт 69 мянган толгой малтаагаас 21 мянган толгой мал нь өхөр байна. Тиймээс тус суманд фермерийн аж ахуй эрчимтэй хөгжиж байгаа юм. Хүнсүдэ аж ахуйн сайд Бурмаа тус сумын 2 дугаар багийн малчин Дангаас өрнгийн фермерийн үйл ажиллагаатай танилцлаа. Дангаас өрнгийн гэр бүл Батсумбар сумын уугуул иргэд бөгөөд 60 жил мал маллаж сүүний фермер хөгжүүлэх ажилд хувь нэмрээ оруулсаар иржээ.
Нийт 25 хүнээс ааж тослог ихтэй сүүгээ сүү компанид нийлүүлээд 10 гаруй жил болж байгаа мэнэ. Тэд сүүгээ өөрсдөө хүргэж өгдөг ба сүү компани мэрэгжилтнүүд сардаа нэг удаа ирж үнэний удмын сангаас шинжилгээ авдаг байна. Энэ нь сүүний тослогийн хэмжээ, чанарт гарах өөрчлөлтийг цаг тухай бүрт нь мэдэх боломжтой гэсэн үг юм. Фермерийн аж ахуй эрхэлж байгаа иргэдэд тэжээл, хэвэг, ногоон тэжээл нэн чухлаа. Тиймээс иргэд өөрсдийн хэрэгцээ болон ногоон тэжээлийг тариалдаг байна. За сүүний чиглэлийн хөр фермерийн хөр бол 160,000 орчим байна. Сүүлийн 2 жил эрчимдсэн фермерийн аж ахуй байгууллагатнаас төрөөс дэмжиж хөнгөлөлтийн нөхцлөөр зээлэнд хамруулсан байгаа. Сүүлийн 2 жил гэхэд Шингис Самурай бондоос 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээлэнд хамруулсан. Үүний үр дүнд бас дотоодынхоо сүүний хэрэгцээг хангах зам махны чиглэлийн эрчимцэн аж ахуй байгууллагт нэхэхэн дэмжлэг болсон. Өдөрт бол манайх яг саамандаа бол 100-аас 150 литр сөөөгдөг. Өвлийн хугацаанд бол 70-аас 80 литр сөөний гэрээгээр. Тэгээ гэрээнийхээ дагуу ажилтдаг та. Энэ фермер танаа гэр бүлээс гаднаас хичнээн ажилтнтай байгаа. Нэмэлт бас ажиллах хүчний тоо шаардлагатай байгаа хэ. Тэгээ энэ манай гэр бүлээс гадна нэг туслах малчинтай байгаа. Тэгээд өшөө цаашаа өргөчих юм бол бүр гэр бүлээр нь ажиллуулъя гэсэн тийм өсөл эрмэлзэл бол байх надад. Энэ гэр бүл гэхэд нэг га талбайгаас жилдээ 250 бодол ногоон тэжээл авдаг байна. Сүүн сайн гаргахын тулд ногоон тэжээл зайлшгүй хэрэгтэй. Тиймээс дангаас өрөнгөнхүү эх жилээс 10 га газар нэмж тэжээл тарих хүсэлтэй байгаа учраас тариаланг дэмжих сангаас тариаланчдад хэрэгтэй тракторыг зээлэр олгож байгааг дуулаад зээлд хамрагдах хүсэлт гаргасан гэлээ. Тэжээлээс гадна малын эм тариа нэн чухал. Сүүгээ борлуулж олсон орлогороо малын эм тариагаа авдаг байна. Сүүний холбоо үдийн цай хөтөлбөрт сүг оруулах хүсэлт тавьсан. Энэ нь сүүний фермер эрхэлж байгаа малчтын хөдөлмөрийг өнгөөдүүлгээс сэргийлэх бас нэгэн ажил гэдгийг салбарын сайд онцлсан юм а. Мөн гадны улс оронд малчид холбоогоор дамжуулж сүгэ борлуулдаг. Холбоо нь фермерүүдтэйгээ нарийн уялдаа холбоотой ажиллаж байгаа туршлагыг өөрийн орондоо хэвшүүлж цааншлаад илүү боловсронгүй техник технологи судлах ажлыг эрчимжүүлнэ гэдгийг албаны хүмүүс хэлсэн юм а. 1700 гаруй өрх 6400 гаруй хүн амтай Батцумбар сум нийслэлийн хэрэглэгчдийг сүүн бүтээгдэхүүнээр хангадаг сумдын нэг ба жилдээ 4.8-аас 5 сая литр сүү үйлдвэрлэдэг байна. Мал дагуул ам тосно гэдгийг Дашгүйгийн гэр бүлээс харж болно. Дашгүйгийнх аймгийн сайн малчны болцлыг хангаж эхнэр нөхөр хоёр хоёулаа сайн малчны тэмдгээр инграмилаажээ. Мал аж ахуй эрхэлж байгаа гэр бүлийн бүх гишүүд үнээгээ сайх, малаа хариулах, хадлан тэжээлээ бэлтгэх гээд өөрсдийн ажилтай. Тиймээс сайн малчин цол тэмдгийг эхнэр нөхөр хоёрт хоёуланд нөгдөг болсонд тэд баяртай байгаагаа салбарын сайддаа уламжиллаа. Мөн тариалангийн хууль шинжлэгдэж бүс нутгийн зааг тогтоох тухай тусгаж өгсөн нь малчдад хэрэгтэй зүйлийг байсныг онцлсан юм а. Ингэснээр малчид өөрсдийн ногоон тэжээлийн талбайг хамгаалах боломж хүртэнэ. Малчид тэжээл тарина гэдэг дан ганц мал аж ахуйг дэмжинэ гэсэн үг биш, хөрсөнд ч ач холбогдолтой гэдгийг албаны хүмүүс сайшааж байна. Малын хэвэг тэжээлийн үн өндөр байсан нь малчдад хүндрэлтэй байсан. Одоо бол нэг дахин буурсан үнэтэй болсон нь малчдад ихээхэн дэм болж байгааг сайн малчин Дашгүй хэллээ. Бид хоёр одоо гэр бүл болоод одоо 20 жил болж байна. Тэгээ одоо 2092 оноос эхэлж мал малсан. Тэгээд аав ээжигээ нэг хэдэн тасалж өгсөн малыг маллаа. Дээрээс нь өөртөө хөдөлмөрөөр мал маллаа. 2008 онд сумын аварга малчин болсон. Сая тэгээд аймгийн аварга малчин болсон доо маш их баяртай байна. Энэ хоёуланд нь өгдөг болсон маш сайшаалтай төр засгаас энэ Бурмаа сайдын гаргасан энэ юу гэх маш малчид их дэмжиж байгаа. Төрөөс малчдыг дэмжих бодлого хэрэгжүүлж малчны зээлийн хөг 10% болгож бууруулсан нь бодит амьдралд өр өгөөжөө өгöd хэлсэн. Малчид баг хүүтэй зээл авснаар өөрсдийн аж ахуйн хэрэгцээт зүйлийг авахаас гадна хүүгийн дарамтнаас чөлөөлөгдөж байгаамаа. Мөн малчин өөрхийн оюутан хүүхэд нь оюутны хүүг үзэлд хамрагдаж сургуулаа төгсөөд ажилхийн зээлээ төлөх боломж байгааг Бурмаа сайд онцлсон. Сайлчин Мария шар сүүгээрээ хүүхэд багчуудын идэх дуртай цэлцэгнөр резинэн чихэр зэргийг үйлдвэрлэх боломж байгааг судлаж бага хэмжээгээр хийж эхэлжээ. Хамгийн гол нь сав баглаа бодлын тал дээр туршлага судлах, мөн импортын бүтээгдэхүүнийг орлох сайн технологи судлаж байгаа мэнэ.
эцсийн бүтээгдэхүүн одоо хийдэмий хаягдж байгаа хаягдал энэ шар сүвнийг ямар нэг аргаар бүтээгдэхүүн болгох юмсан ингээд олон жил өөр янз бүрээр хийж үзэж байгаад сүүлд нэг жорыг олж хийсэн. Одоо Төв аймаг юу Скай худалдааны төвмөөр бүгдээр нь хийж авч. Ерөөсөө нэг аваад хүүхдүүдтэй аваад явсан хүн чинь дахиж иргэж ирээд л нөгөө нэг удаагийн айган савлчгаар чинь цэлцгүүнэрийг бол 10 марваар навдаг юм бэл ямар гоё юм бэ. Нэрэ шар сүвнийх юм биш. Эрүүл мэндэд тусдаа гэд шар сүв гэрний юу ундаа бас хийж үтсэн бэ. Иргэд хэдэн жилийн өмнө буцалтгүй тусламж хүсдэг байсан бол одоо зээл дэмжлэг хүсдэг болсон. Тиймээс хийж бүтээх хүсэлтэй иргэдээ төрөөс дэмжиж ноосны урамшуулалт тэжээлийн услгааны трактор нэг малчин өрхөд 5 хүртэлх сая төгрөгийн зээл олох зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Малчны зээл нь мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүүгийн хөшүүрэг болох ёстойг салбарын сайд хэлсэн юм а. За сайн малчин зээлийн үйл ажиллагаа бол дагуу явж байгаа юм биш үү малчинд. Тийм малчны үйлдвэрлэлийг дэмжсэн өмнө байсан зээлийн хүү бол 3 дахин буураад 10% хүүтэй байж байгаа. За энэ чиглэлээр бас мэдээлэл хэр зэрэг төгжээн асуудал байна уу гэхэд бол дагуу байгаа юм байна тийм үү. Газар дээр ингээ ажил. За манай малчид бас малаа тэжээл тарих энэ чиглэлээр бас орон нутаг дэмжиж нэг өрхөд 5 газар малын тоо толгой тохируулаад ингээд тэжээл тарих боломжтой тэжээлээ тарьж чинь за мөн цаашлаад хоршиж энэ малын тэжээл тарих дээр нас ажиллах юм бол бас тоног төхөөрөмжөө ийж хоршиж авах юм бол манай бас хүнстэй аж ахуй яамны дээр борлуулагдж байгаа хөнгөлтэй нөхцөлийн зээлээр олгож байгаа хадлан авах за мөн одоо малын тэжээл тарихтаа зориултаа тоног төхөөрөмжүүд байгаа. Тэгэхээр бас энэ тухай мэдээллийг элчтаа хүргэж өгч байна. Малчтын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг шийдэхээс гадна малчтад хэрэгтэй мэдээллийг түргэн шуурхах хүргэх тал дээр ямнаас олон ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь малчин лавлах 109 утас юм а. Хөдөө орон нутагт тулгамдж байгаа бүхэл асуудлыг энэхүү утаснаас лавлаж болно. Малчин лавлах 109-ыг ашиглаж байна уу? Ашиглаж байгаа. Хулгайд алдсан малыг харсан хүмүүс нь мэдээлнэ. За мөн алдсан хүн мэдээлээд тэгээ цаана бас тэр мэдээлэл чинь цагдаа авч байгаа шүү дээ. Цагдаа нэргэдтэйгээд энд хүмүүстэйгээ нийлж энэ хулгайтай тэмцэж байгаа. Тэгээд энэ тухайн мэдээлэл бол телевизээр дэдийн ишээр гарч байгаа шүү дээ. Тэгээд тэрнийг харсан хүмүүс ийм төсмийн ийм алдчихлаа гэвэл харсан хүн буцаагаад эргээд хэлдэг, мэдээлдэг. Тэгээд тэр утаснаас нь бол ямар ч нэг ч унахгүй. 109 гээл залгахад бол одоо тэр залгаж байгаа хүний утаснаас унахгүй нэ шүү дээ. Дээр нь бид нар бас нэмэлт мэдээллүүдийг хийх гэж байна. Одоо та нарын асуугаад байгаа. За энэ ноосны урамшуул хизээ өгч जैन ч гэдэг юм. Үгүй бол ийм малын ийм хаан зарж जैन яах вэ гэд ингээ хамгийн л одоо хэрэгцээтэй асуултуудаа тэндээс сууж болно. Зах зээлийн үн ямар байна? Олоорын үн ямар байна? За хотод махны үн ямар байна? Аршир ямар байна гэд энэ тухайн мэдээллийг бас энэ 109-ээс авч болно. Батсанбар сумын иргэд малтайгаа байхад амьдрал цэцэглэж байна. Тиймээс залуусаа мал маллахыг уриалж байна. Түүнээс гадна төрөөс авсан зээлийг хэрэгтэй зүйлдээ зарцуулж өөрийн гэсэн бичил бизнес эрхлэх боломж байгааг ч хэлж байсан. Батсанбарт одоо 10 хүнтэй ирнэ байхад амьдрандаа 10 хүнээс хагаад өдөрт 50 литр сүг өгөөд хамгийн багадаа хэд одоо 500-аар өгсөн ч өдрийн хорлогыг хийгээд банкаар амьдралаа зохицуулаад яваад хад бол тэр нь болно. Хон ямаа адуу гэл хүн болгонд юу л хэрэгтэй вэ тэрийг үржүүлсгөөд хөдөө төв хоёрын хооронд амьдрахад бол ер нь амьдрал байгаа. Манай энд бас залуучууд бас мал их малж байна. Миний үеийнхэн бас нэлээд байна. Энэ дотроос үлгэр жишээ болох юмсан гэж бас боддөг шүү дээ. Хүнсүдэ аж ахуйн сайд Бурмаа Төв аймгийн Батбанбар сумын цогт өндөр 2 дугаар багийн малчидтай уулзах үеэрээ малчин урт насанд салбарын тэргүүний ажилтнанд цол тэмдгийг гардуулж цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүслээ.